Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын элчин сайдын яамны санхүүжилтээр хэрэгжиж байгаа хүний эрхийн мэдээлэлээр дамжуулан хүнийг чадварчуулах төслийн хүрээнд Globe International төрийн бус байгууллагаас энэхүү нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байна. Миний охин хамгийн сүүлийнхэн байг. Сургуультай явмаар л даанч байгаа. Ой, чи хаавчива. Гэрлүүгээ явж гин. Алуу ахын дөхөлөд үгүй суучих. Манай гэр ийшээ штэ. Чамайг зутаах юм бол буудын шүү. Сүүлийн үед нийслэл Улаанбаатар хотод хүүхдийн эрхийн зөрчил, хүүхдийн эсрэг бэлгийн болон бусад хэлбэрийн хүчирхийлэл нэлээд өсөх хандлагатай байна. Олныг хэрдгэлгсэн сургууль дээрээ сургуулийнхаа хашаанд хүчндүүлсэн гэмт хэрэг сонгон хайрхан Баян зүрх хан уул дүүргүүдэд удаа дараа гарчээ. Одоо 12 сарын чинь эдийн андаж тэгээ зах гэдэг боловч одоо хүүхдээ нэг жоохон тоорнортны чихэр боомнол юм аа. Тэр овёо үед би гэртээрс. Тэгсэн чинь манай хаал онгол ийм болчлоо гэнэт би ахнаа шууд хараал өөрөө ихгүй яаж чадахгүй болоо. Тэгээ одоо савдаа магадад дутаал би үнхээр явсан. За насан туршаагүй бага насны хүүхэд талдсан тохиолдол бүр дээр шаардлагатай тохиолдол цагдаагийн ерхий газрын дарга гэдэг даргын. За бусад тохиолдолд бол энэ төв орон нутгийн цагдаагийн газар хэлцээний дарга нарын тушаалаар тусгаалсан ажлын хэсэг байгуулагдаж цагдаагийн холбогдох албадыг оролцуулсан юм ажлын хэсэг байгуулж хэрэг нэг үр дээр ингэж анхаарал тавьж ажилладаг учраас энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэлт бол бусад хэрэгтэй харьцуулахад бол харьцангуй өндөр байдаг. Энэ гэмтрийг хаана ямар цаг хугацаанд ямар газраар нүүлдэж байна гэдэг шалтгаан нөхцөлийг судлах асуудал хамгийн чухал. Нэг 12 сараас 3 сарын хугацаанд бол нийлээд одоо өндөр хэмжээнд үлдэгдсэн. За энийг аваад үзэхээр их таранхуу болдог. За хүүтэн тийм ээ одоо эцэг эхчүүдийн хараа хяналт сулардаг. За хүүхдүүд одоо эрчимтэйгээр одоо сургуульд явдаг. Гэх мэтлэнгээр ийм одоо нөхцөл байдалд бол энэ төрлийн гэмтрийн үйлдэлд бол харьцангуй ихсдэг юм байна гэсэн энэ дүр зураг бол багтж байгаа. Нилээн уйлж уншсан тэгэл нилээн хүн байсан шүү дээ. Хоцнороо нүртэл ингээд юм үүдсэн ачаа явуулсан. Хүн охины гэлийнхаа хуулгарын хуугаар өгсөн. Бибиц мариштэй. Хүзүү амын шахсан хоолой молоогийн шахаад хөл орлоо нөлөө зогсон гэж хэлээ. Тоолгоор ирэхгүй гэсэн. Тэгээд нэг ям орлоо нэг юм хийдэн сейсэн байлээ. Цагт наруудаар. Өмнө охин нэрүүлээд юу таних уу гэдсэн. Зург мөргийн хаа таних уу гэсэн. Цагт нарууд бол манай охин таньна гэлээ. Тэгээд манай охин зөвхөн онцгой байдлаа хувцастай гэж хэлж байсан. Онцгой байдлаа хувцастай гэж би бодож байсан. Цагт нар ихэд манай онцгой байдлаа хэдэн хүн байдаг гэж хэлсэн. Цагт нарууд бол манай охин таньна гэлээ. Тэгээд тэр онцгой байдлаа нэг хэдэн хүн байдаг гэж хэлэхэд тэднээс дээр чинь бичиг үнэтэй зам авчирсан. За энэ дотроос байна уу гэдэг ингээд бүгд ингэ цагт нар ингээд үзүүлт юм л. Тэгэхээр шууд энэ байна гэдэг манай охин зааж гарч ирсэн шууд. Чиний хөлөгдөд. Цагдаа нар охины хэлсний дагуу хэргийн газар руу очижээ. Гэтэл тэнд хүүхдийн нүцгэн хөлийн мөр хажууд нь зэрэгцээд алхсан томоо гэгч нь гутлын мөр цасан дээр дурайж харагдлаа. Сонсхоос жихүүц төрөм энэ хэргийг үйлдсэн хүн нь ийм хэрэг хийнэ гэж хүний санаанд орхон битгийх л бусдыг аюул ослоос хамгаалах үүрэгт ажилтай онцгой байдлын ерөнхий газрын ажилтан Ахмад цолтой хүн байсан гэхэд итгэмгүй. Чамайг хүндийх юм бол аль шүү. Өнөөдөр төхөөлөж чадахгүй байсан бол зүг хайчаал явна үстэй. Тэр хүн шууд нүцгэн жижиг нараад ховцны уулгаа ятсан. Охин араас нь буугаад хоцонороо өсөд гэрэл гарцсан.
аимшигыг дурдсан хүүхдийн хувьд бол нийгмийн их олон сөрөг нөлөө хүүхдэд учирдаг л да. Жишээлбэл бол одоо эрүүл мэндийн хувьд гэх чинь л хүүхэд насанд хизээч тохиолдох ёсгүй. Тэр аимшигтай үйл явдлын гэрч хохирогч болсон юм хүүхдийн хувьд бол одоо сэтгэл санааны хувьд бол маш докторгүй аймхай холцоор одоо хүний өмнөөс үгээ хэлж чадахгүй тэгэл ерөөсөө сэтгэл санаанд нь байнгын тийм занал сүрдүүлэг бий болдог сэрүүн цагтаа тий. За зүүдэндээ ч хүртэл одоо хард арсан зүүдэг байнгал зүүдлэгдэг гэж үздэг. Миний өөрийн хүүхдтэй ажилладаг арга бол яг тэр нөгөө 6 засал хийдэг. Яг өнөөдөр чиний чамд одоо яг сэтгэл санаанд чинь юу бодогдож байна вэ гэж тэгтэл ерөөсөө дандаа хар өнгийн будаг аваад тэгэл ерөөсөө хүн дүрстэй амтан зурангуудаа дээвэр нь эвэр зурагч шийдэг. Нөгөөдгийгөө аимшигын туулай, аимшигын баавар, аимшигын хүүхэлдэгч гэдэг юм уу. Урд нь дандаа юм аимшигын гэдэг нь тодтгол хийж өгдөг. Өөрөөр хэлж одоо яг ингээд сэтгэл зүйн зөвлөгөө аваад ингээд явж байхад бол бас харцангуй гайгүй болох тохиолдол юм л да. Гэхдээ гайгүй болохгүй ч хүүхэд байна. Энэ бол одоо яг тэр нөгөө байнга очдог газар нь тэр хэрэг үлдгэсэн байдаг учраас тэр одоо сургуулийнхаа гадаа, гэрийнхээ гадаа, гашааныхаа үүдэнд ч юм уу очихтэй зэрэг дандаа нөгөө нэг аимшигт явдал нь бодогдчихэдэг. Маш бага наснд одоо хүчээр бэлгийн харьцаанд орсон учраас одоо нөхөн үрч хүмүүсийн хувьд ч гэсэндээ бас эргээд одоо нөхөн сэргийгдэхгүй тийм гэмтэл бичлэл очих нь бол ерөөсөө тэр бол ойлгомжтой. Эднээс өөр өөрсөнтэй адилхан болох чухал юмсан гэж бодсон. Манай аваа сургууль соёл байдаг. Би өөрөөс нэг сургууль соёлоор яваагүй бас. Тэгээ бас өөрсөнтэй адилхан болох чухал харин юу гэдэг юм болчихлоо амьдаад гэж явсан. Тэгсний ята өөрөө л зүйлчаал. Өхнөөгөө ирээдүйг л өөртөө адилхан болох чухал юмсан гэж бодож явсан. Тэгээ хүүхдээ үзүүлээл энэ тэр аль сайн уу гэсэн газар нь л очиж болж. Тэгээ одоо өөрөө сая он тусаад байгаа болохоор би бас тэгэл эмнэлгээр бас тахаал явууч. Эхнээл хатны хэд хоног 10 хоног бас эмнэлгүүж гарсан. Ажил хийхээр би одоо хүүхдээ мэдээж ийм болсон юм чи би одоо сургууль цэцэлэгт нь хөргөж үе таарна. Өдөр жингээ ингээд зогсоод тархаар нь хичээлээс нь аваад гэртээ харна. Тэр хооронд би одоо яаж юм хийх вэ гэж бодож. Өнөөдөр надад үнэн хэлж болж. Нэг иддэг эсвэл одоо идэх юм хоёр хаваар идэж хэрэгтэй. Дангорч ашиг байна. Сургууль соёлын мөр хөөлгөж байгаа нээгээд охиныхон амьдралд хар толб үлдээсэндэн аман барьж байна. Уг нь би охиныхон ирээдүйг л бодсон юм. Яамар ч юм бдэ амьдрал утга алгаа гэж харуулсан суух аавыг харахад өөрийн ирэхгүй яанда эднэр минь гэж бодогдно. Цаваа цойлхон байсан охины нүд нь айдас хүйцээр дүүрч өөрлөнд харсан хүн бүрийн харцнаас айгаад дайлдчаад байх нь анзаарэгдсэн. Гэхдээ хүүхэд бол хүүхэд. Үес үесхэн сэргэлэн нүдэн сэргээд аав руугаан харж инээмсэглэнэ. Би хурдан зүгээр болоод хичээлдэл явмаар байна гэж хэлээд гунигтайгаар инээмсэглэхэд нь охинтой минь адилхан харагдаад гол дээр гороогоод ирсэн. Охины биеийн байдал хизээс сайжирч хичээлдээ явахыг хэлж мэдэхгүй. Хичээлдээ явах нь дахин аюул учрахгүй гэх баталгаач бас байхгүй шүү дээ. 2010 оны байдлаар хүчингийн гэмтэр 345 бүртгэгдснээс нийслэлд 154 гарсан байна. Хүчингийн гэмтэргийн хохирогч нь бага насны, ялангуяа сургуулийн бага нас, сургуулийн өсвөр насны хүүхдүүд. 2010 онд 17 нас хүртэлх 152 хүүхэд хүчингийн гэмтэргийн золиос болж бие махбод сэтгэл санааны хувьд хүн дээр хохирчээ. Хүүхэд хамгаалдаг төр гэж байна уу? Сургуультай явмаар л даанч байгаа. Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын элчин сайдын яамны санхүүжилтээр хэрэгжиж байгаа хүний эрхийн мэдээлэлээр дамжуулан хүнийг чадвархжуулахын төслийн хүрээнд Love International төрийн бус байгууллага бүтээв.